Сайн байцгааны эрхэм хүнд сонсогчдоо энэ удаагийн дугаард Гомбын Сэродын нэрмж шагналт яруу найрагч сайн жаргалын начин оролцож байна. За начин бол утга зохиол яруу найраг сонирхдаг яг тэр хүрээллийнхэн бол нэлээд сайн тань тий. Бас тодорхой хэмжээний уншигч таних байх. Гэхдээ манай подкастыг бол зөвхөн одоо яруу найраг сонирхдаг гэлтгүй ямар ч хүн ингээд тааралдаа сонсох боломжтой учраас яг тэр сонсогчдод зориулаад бас өөрийгөө нэг тийм бяцхан танилцуулж бол тийм. Намайг сайн жаргалын начин гэдэг одоо нотог усаар ярих юм бол хүн эцгээд байгаа гэх юм бол Хинтээ аймгийн Баян мөсөн яриад гэж. Улаанбаатар хотод төрсөн. Одоо мэдээ орсон цагаас хойш хамбогд Латан толынхаа ирэг дээр л аж амьдралаа зохицуулаад явж байгаа яруу найраг хөтгөрөн зохиолт дуртай шүлэг яруу найрагаас олдож чаддгүй тэгээд нэг тийм амтралтай юм байна. За яг бидрийг мөсийн дугуулаа хаваар эргэлдээл ингэж 4 жилээ өнгөрөөгөөд төгсөхсний дараахан мөст начин гэдэг залуу шуугилж гисэн л дээ нэлээд шүлэг яруу найрагаараа. Тэгээд энэ шүлэг яруу найрагтай холбогдсон тий. Анх ер нь тэр өгөгдөл хизээ ханаас яаж бовд хэдэн наснаас авахгүй болоод шүлэг яруу найраг бичиж гэлсэн юм. Тий, би энэ үеийн яруу найрагчдын нөхсөн ярилцлага ном давхмал гэдэг юм уу бас өөр дээр үеийн орон зохиолтой холбогдсон хүмүүсийн яриа хөрөн дээр сонсож байхад их л бага наснаас эхэлсэн мэт юм ли яруу найрагчд. Одоо жишээ нь манай үеийн Ядамсрынгийн Баяраа энтрийг харж байхад нэг 5 дугаар анги мэн гэдэг юм уу тий. Зарим нэг нь 5 нас мастай энтрийг хэлдэг. Минийх бол хийж хаан сүүл тэмцсэн гэдэг одоо иргэ бодонгууд нэг өсвөр нас 9 дугаар анги бас эхлүүлээд орон зохиолын жоохон дур сонирхолтой болж уншиж эхэлсэн гэх юм уу. Тэгээд нэг 10 дугаар ангида тэр ч одоо нэг хүний өсвөр нас тэгээд нэг ахлах ангид орсон бас нэг эмэгтэй өнд дурлах тэр зүйлээрээс тий. Тэгээд дурлал гэдэг хүнийг найрагч болгодог гэхэд хаанаас ч илүү бас нэг уншижсэн тэр хүүхдээ бас санал нэгдмээр санагддаг юм. Тэгэл 10 дугаар ангиас ааш бичиж эхэлсэн. Одоо тэгээд тэрнээс хойш цаг хугацааг бодохоор уран зохиолыг дөнгөж одоо л ойлгож эхлэх гээд байна. Өөрийнхөө хувьд тэгж бодож байна. Одоо шүлэг яруу найраг оролдоод 15 жил болж байна да. Тэгэхээр хамгийн анхны өгөгдөл нь бол бүсгүй хүн байсан байна гэж ойлгох болох нь уу? За тэгж ойлгож болно. Тэгээд дээр нь энэ нөгөө бага нас гэдэг хүний бага нас гэдэг сайхан да. Би хэдийн унган хотын хөвгт ч гэсэндээ хотод төрж өссөн ч гэсэндээ бас зуны амралт болон хавар мал төлөх үеэр одоо өвөө дээрээ туслах гад тэр Хинтээ аймгийн Баян мөсөн юмд. Баян мөх. Тий. Бага насаа бас тэнд өнгөрөөсөн их байгальтай ойр байсан нь энэ шүлэг уран зохиол их нөлөөсөн юм болов гэж бодд юм а. Байгаль бүсгүн баярлагч хэлээ дөө. Одоо хамгийн анх бичсэн шүлгээ бол чэжэр сайн мэдний чэжэнд байгаа үстэй. Би хамгийн анх бичсэн шүлгээ бол санахгүй. Гэтэ хамгийн анх бичсэн сэдвээ санаж байна. 9 дугаар ангид манай одоо анги даасан багш маань 4 дугаар сургуулийн Тамжид гэдэг багш байсан. Түүхийн багш. Одоо анги даасан багш маань түүхийн багш байсан. Тухайн үед одоо параллел ангиудын донд манай сургуульч нэг 6 параллел ангитай байсан баха. Тэгээд тэр параллел ангийн хүүхдүүдийн донд түүхийн холбогдлолтой эссе бичлэгийн уралдаан зарлаад. Тэгээд дан гэдэг сэдвээр нэг эссе бичлэгийн уралдаан нийт параллел ангийнхаа хүүхдүүдтэй бичээд тэр үед 500-нд багтааж бичнэ гэжсэн баха. Тухайн үед ягаад ч юм тэгж тэр уралдаанд оролцохдоо яг 500-д багтаас эссе бичээг нэг 150 гаруй хүүхэд багцлаад нэг залхуурсан даа биш. Зүгээр тэгж бичмээр санагдаад яагаад болохгүй гэж бодоод санаагаа оновчтой илэрхийлүүл гэж бодоод тэгээд тэр дундаа нэг дан гэсэн дөрвөн мөртэй шүлэг тэр 9 дугаар ангиас сонирхож эхэлсэн гэсэн шүү дээ. Дөнгө сонирхоод эхэлсэн байсан учраас ч юм уу яагаад ч юм нэг дан гэдэг сэдв тэр тухайн үед орж ирсэн нэг дөрвөн мөр байсан. Тэр дөрвөн мөрийг тэр эсэндээ шигтгээд тэгээд дүн гарсан би төрүүлсэн. Тэгээд тэр их урам зориг өгсөн гэдэг юм уу параллел ангийнхны донд. Тэгээд одоо би тэр анги даасан Тамжид өгчтэй их баярлж явдیں۔ Тэр хүн нэг жоохон урмаар явдаг юм байна да. Тэр урмал хүнд бас нэг юм хүч өгдөг юм болов уу гэж боддیں۔ Би тэгээд эргээд тэр шүлгээс ханддаг. Тэр хэрвээ бичмлэрээ ч юм уу багшд маань хадгалагддаг бол ч юм уу би нэр асууж үзье юм асууж үзье. Тэгээд ямар ч байсан дан гэдэг сэдвээр дөрвөн мөршөл бичижсэн. Тэгээд тэрнээс улбаалж гэдэг юм шүлэг яруу найрагт дурлсан. Яг
Одоо манай алдартай яруу найрагч асан Бавуугийн лагсрангай уянгийн тойрог номонд дотор хамгийн анх шүлэг боллоо гэж тоосон шүлэг мэн гэж гад оруулсан байдаг хөхгүй нэг шүлэг. Яг тэрнтэй холбогдуулаад асуухад хамгийн анх одоо энэ л миний хувьд бол мундаг шүлэг болчлоо тий сайн шүлэг болчлоо да гэж бодож исэн. Тэгээ тэр шүлгээ бас нэгээд ярил ямар хуу сэдвтэй ямар шүлэг байсан бол хүн болгонд нэг тийм байдаг шүү дээ. Энэ л одоол би бас гайгүй бичих гэдэг шүү гээл тий. Ер нь тэгээ ямар уран бүтээлч ялангуяа яруу найрагч хүн ер нь зүг тогтлон тийм баха. Ер нь цадж чанахаа мэддэг болсоохоо миний хувьд л. Тийм учраас би одоохондоо өөрийнхөө хувьд бол яруу найрагт цадаагүй, ханаагүй харин цадах гад ханах гад гэдэг юм уу те. Яг л болчлоо да, яг л хийчлээ дээ гэсэн тийм шүлэг бичгээд одоо энэ 15 жил гэж ярьсан шүү дээ. Энэ 15 жил одоо дөнгөж ойлгож эхлэх гээд байна гэсэн нэг юм бэлтгэл суур араамаа босгоол явж байгаа бах. Тэрнээс яг таг надад хийчлээ. Одоо энэ яг жинхэнэ шүлэг шүү гэд хүнд үзүүлчихэр гэдэг ч юм уу те. Өөрөө нэг эрен бэрн нэг тийм чүмг нь яг таарсан тийм нэг дашаад идэхэд тэр нэг чүмгийг нэг сороход нэг амттай байдаг да. Яг тийм нэг сороод амтлаад өөртөө мэдрээд энэ нэг тэгээд уншигчад хөрөгчий гэхэд өөрөө хувьдлаа яг тийм шүлэг одоохондоо бол байхгүй байна. Гэтэ тийм шүлэг бичих цаг хугацаа бол байгаа гэдэгт л итгэлтэй. Яруу найраг бол залуу наснда бичдэг гэл ихэнх яруу найрагч хэлдэг шүү дээ. Тэгэл 30 гараад ирэнгүүт үргэлжилсэн үгийн зохиол руу орно гэдэг юм тийм. Ихэнх том яруу найрагчид хамгийн одоо мундаг гэсэн шүлэг яруу найрагуудаа дандаа нэг 30 өрхөөсөө өн битсэн байдаг ч гэдэг юм. Тэгэл тэгдэг тийм. Тэгэхээр яг бүр ингээд тултал гих нь хаашаа. Гэхдээ зүгээр хүнд чинь нэг тодорхой хэмжээнд нэг сэтгэл ханамж авдаг нэг юм байдаг шүү дээ. Оо их гоё байна да гэд. Яг тэр утгаар нь асуугаад байгаа байхгүй. Тийм өнгөрсөн үеийнхээ яруу найрагчтай бас ингээл уншин штэ тэр шүлэгний доотлтойгоо он сараар нь хөөгөл зарим нэгнийх нь насыг гаргаж ирнэдэг тий тэгж бодож бас энэ тэр тийм өөртөө юу гэдэг ч юм нэ дүнэлт тавина гэдэг ч юм уу тий одоо жишээ нь очротын дашуулар яруу найрагч амтай бие хайрлагддаг шүлгийг 22 наснда итсэн байна би 22 наснда юу итсэн байна гэж эргэцүүлж боддог ч юм уу тий одоо миний бас хүндэлж үдэж явдаг Эрдэнэ очрох тэр голын тохоо дээр гээд алдарч хүлэмлэгийн 33 нас массын үед бичсэн шүү. Тэр он сараар нөөхөд бодоход. Тэг би одоо 30 хүрж байна. Тэг ингээ бодоход бас өөр яруу найрагч түрүү өөрөө хэллээ шүү дээ. Тэг яруу найраг бол залуу насны зүйл гэдэг. Тэгэл 30 өнгөрөөл нэг үргэлжлүүлсүүг рүү ордог мардаг гэд үеийнхээ маш яруу найрагчдыг харж ин л та. Бас миний мэдхэр нэг 4 5 хүн бол үргэлжлүүлсүүг рүү орж байгаа харагдана. Энд чинь бас нэг тодорхой процесс яваад байна шүү дээ. Оюун санааны хувьд өсөлт яваад байна. Өөртөө ч гэсэндээ дүгнэлт хийж боддог л та. Би гэхдээ яруу найргийг залуу насны зүйл идэг тэр нэг тийм шанал нийлдэг юм шээ. Яруу найраг бол хүнээс нөгөө бас л төр өөр бол лавсрангай гэж татлаа. Лавсрангай хэлдэг тэр яг нэг онсууг юм шиг санагдаад байгаа одоо надад. Шүлэг бүтээл яруу найраг өвчин гэдэг бол тэр бодол ханах цаг тий. Тэр үгтээ би бол үнэхээр 100% санал нийлж байгаа. Хиний бодол санаа зэгцэрч яг тэр буулгыг гэсэн тэр олон санаа бодлыг цаасан дээр үзэхээр тий амьлуулна. Тэр ч өөрөө бас бясалгал явж штэ. Энэ нэг уран зохиолд байгаа хүмүүс бол дээд зэргийн бясалгагч хүмүүс юм болоо да. Тэр нэг санаагаа цаасан дээр буулгаж уншигчдад хүрэхээс өмнө тэр алхаж явахтаа гიშгэж явахтаа гэдэг юм уу те. Амьдралын буулганд ор зүтгэж явахтаа гэдэг юм уу. Ахын аар шарахтаа зурлаж явах үедээ гэдэг ч юм уу. Би ч гэсэн одоо амьдралаа ингээл бодоол ингээл явж байгаа ч гэсэндээ тодорхой нэг хэмжээгээр өдрийн нэг ядтаа 30% бол уран зохиолын тухай зоолттой боддог те нэгээс 2 цагийг уншиж байгаа. Энэ ч бас тодорхой нэг хэмжээний хөдөлмөр явж байгаа. Тэгээд би харин аль сайн өөрийгөө хөгжүүлж чадсан, аль сайн өөрийгөө чагнаж, өөртөө дүгнэлтийг хийж чадсан нь бас бусдыгаа сайн уншсан нь, үеэ хүндэлсэн нь энэ уран зохиолд үлддэг юм болоо да. Тэгвэл бас нэг юмыг би сайхан нэг анзаарсан. За. Тэр юу гэхээр одоо манай энэ үеийн яруу найрагч нар бас тодорхой хэмжээний яг үлдсэн яруу найрагч нар шүү дээ. Одоо жишээ нь явуулангаа гэдэг ч юм уу. Тэгэл лавсрангай, энэ уран хаах, ер нь энэ үлдсэн яруу найрагчдыг харж байгаа. Монгол хэлээр төгс сайхан эзэмшихээс гадна бас нэг гадаад хэлийг эзэмшсэн тийм байгаа нь яг тэгснэ гэдэг юм уу? Өөрсдийнхөө үзэл санааг ертөнцийг харах үндслээ нэг алхмаар бусдаасаа нэг үеэсээ ч гэдэг юм уу төрүүлж харсан нь төрүүлж гიშгсэн юм ч гэдэг юм уу? Уран зохиолд бас үлдсэн болов гэж бодд юм аа. Яавуулан бас шүлэг яруу найраг орчуулаад Монгол дээр тавьсан.
Тэгээ нөгөө яруу найргийн орчуулгыг яруу найрагч хүмүүс ихээр л яг таг бодог гэдэг шиг тэднээс бас өөр өнцгөөс хараад тэрийгэ өөрийнхөө мэдрэмж гоо зүйтэйгээ зохируулаад бас тэр нөгөө түрүүн бясалгал гэж хэлсэн тий. Тэр ертөнцийг үзэж байгаа бясалгалтайгаа хослуулаад тэгэл энэ орон зохиолд үлдсэн юм болоо да. Энд дээр би бас нэг бодож байгаа бодлол хэлж хэлдэг нэмээд. Манайхаа одоо ингээл маргалддаг да. Яруу найргийг бол ард түмэн шийддэг гэдэг. Ард түмнээс гадна энэ яруу найргийн нэг үеийн хүрээлэл болон дараа үеийн уншигч яруу найрагчд гэсэн үг шүү дээ. Яруу найрагчид нар өөрсдийнхөө яруу найргийг уншихдаа бэлтгэгдсэн тийм яруу найрагч нар л дээд яруу найраг гэдэг тэр зүйлийг нэг нэгнээ унших гэдэг зүйлийг тавьдсан болоо да. Жишээ нь яваа болон ард түмэн гэхээсээ илүү тухайн цаг үеийнх нь болон дараа үеийн яруу найрагч нар өргөж энэ уран зохиолын ертөнцийн дээр гаргаж ирсэн юм болов. Би зүү тогтлыг одоо л тэгж л харж байгаа. Яруу найрагч нараа өөрсдөө хүлээн зөвшөөрж ийж тэгээд тэднээс ингээ ард түмэнд хүрд юм болоо да гэж бодож байгаа. Би бол энэ дээр энэ асуулт дөөржин тавьсан асуултан дээр бол яг ингэж л хариулж байна. Шүлэг яруу найргийн өгөгдөл бол хүн болгонд янз бүр байгаа тий. 5 наснаасаа бичнэ үү, 10 дугаар ангиасаа бичнэ үү гэдэг нь бол одоо ядгийн тийм их актер зөрөө бол биш баг. Зүгээр хаана яаж задарсан бэ гэдэг асуудал байгаад байгаа хөөх тий. Мөс одоо начин гэдэг тэр шүлэг яруу найрагт дуртай хүүг арай нэг шат ахиулж задлсан баг тий. Тэндээс ер нь юу олж авсан бэ? Тэр дугуулангуу тэнд байгаа орчин тойрон хүрээлэл найз нөхөд тий. Тийм Монгол Улсын их сургуулийн утга зохиолын нэгдэлтээ 80 гаруй жилийн түүхтэй үе үеийн бас олон сайхан зохиолч яруу найрагчдыг төрүүлэн гаргасан тийм том танхимэлтэй эзэнээс алдартай. Тэгээд 2008 оны 10 сарын 2-нд би анх Улсын утга зохиолын нэгдэлт очижсэн ерөөсөө мартдаггүй. Тэгээ орсон манай дээд үеийн 3 4 курсын ах эгч нар сууж исэн. Тэгээд дөнгөж их сургуульд орж ирж байгаа залуучууд тий сууж исэн энэ утга зохиолын дугуулан гэдэг зүйл. Тэгээд Мойсес гадна өөр олон багш их сургуулийн дугуулан, утга зохиолын нийгмийн ажилтны нэгдлийн сургуулийн дугуулан, Улаанбаатар их сургуулийн дугуулан гэл 7 хоногийн хичээлийн 5 өдөр 5 өөр дугууланд очиод тэгээ үзэл санаа үүл хэрэг зориг нэгтэй залуучуудтай суугаад тэднүүстэй өөрийгөө харьцуулаад тэднүүсийн юу уншиж байгааг бас судлаад хоорондоо тэр чинь нэг тарангуудаа 5 минутын шүлгийн уралдаан гэдэг хөөрхөн бисрэг наадан болдог. Тэр интерес нэг урлаж бүтээх те өөрөөр юмыг харах гэдэг юм уу. Тэгээ би нэгэ хөгжүүлээд яваад байдаг. Гэтэ би нэг юм дээр баярлдаг тэр дууланг удирдах байгаа удирдагч нар болон багш нар одоо энэ радио телевизийн дэд сургуулийн Бадрангуу гэдэг дууланг эрхлэн явуулж исэн. Насаг дөржийн нэрмэн шаналт дан юм аах байна л да. Орж ирсэн хүүхдүүдийг бүгдийн шүлэг уншуулдаг. Тэн дээр ерөөсөө моолдгүй уншуулаад байдаг. Ямар нэгэн зөвлөгөө өгдөг. Сайн сонсогч байдаг. Сайн сонсогч байна гэдэг бас их чухал юм билээ. Тэгээ тухайн үед ингээл 1 2 дугаар курсын хүүхдүүд нэг юм шалдар бол төр шүлгүүдээ тэгэл уншиж байгаад энийгэл сайн байна. Дараа нь бүр улам сайн бичээрэй гэл ингээ урам өгөөд байна гэдэг бол тэр нь өөрөө бараг тийм хичээл дасгал сургуульт юм болоо да. Тэгээ хүний нэг урмаар явуулж байгаа тий. Ямар нэгэн шүүмж хэлэхгүй байгаа. Тэр хүний нэг далавчиг угалчихгүй тэгж явж байгаа нэ тэр гэдэг юм. Тэгэд энэ угаасаа л манай уран зохиолоос гадна дэлхийн уран зохиолын ер нь чиг хандлага тэр оюутан ахуй цагтаа тэр дугуулан гэдэг зүйлээс ижил зүйл сонирхолтой хүмүүс нэг нэгнтэй нөхөрлөх те тэндээсээ суралцах ер нь уран зохиол гэдэг бас нэг үе үеэрээ төрөө тэнчнээсээ өөрсдийгөө ирлэж хурцлж гарч ирдэг тийм зүйл юм болоо гэж боддог. Би одоо хүртэл Монгол Улсын их сургуулийнхаа утга зохиолын нэгдэлд хайртай явдаг. Тэгээ тэнчнээс олон сайхан амьдралын найзууд болоо уран бүтээлийн найзууд олсон да. Тийм ах эгч нарыг олж авсан та зүрхөх баяртай явдаг. Тэгэл тэр 3 давхрын тэнхмээр бас 90-ад оны сайхан яруу найрагч нар халахж байсан да тий. Энд Жамангийн болдэрдэн гээл тэр оюутан байхны домог мэтэрэгдэг байсан яруу найрагч бас л оюутан ах уцагтаа шүлэг яруу найргаа уншаал. Тэгэл хөрөө өвгүүд тэнд байгуулагдал тий. Тэрний дараагаар нэг хэсэг байж гад манай дээд үе арай жоохон дээд үе гэхдээ нэг үе гэж юм хөх мэдрхөө бүлэм гээд уран зохиол сайхан бүлэг байдаг. Тэгээ манай шинэ өнөр бүлгэн ингээл үргэлжлээд одоо ч гэсэндээ энэ үргэлжлүүд яваал ерөөс тасрахгүй юм нэг гол горох тий. Урсаал том нуур далай цөөрмийг үсгдэг шиг ингээл олон оюун санаанууд эндээс цуглараал. Тэгэл тэр цугларал том давлгаа болж үе үерээ яруу найрагч төрөн гараал. Тэгээ Монгол яруу найраг Монгол хэл мөнх байсан цагтын яруу найргийг айсаа визич ширгэшгүй тэгээд улмал доороосоо ундраал тунгалгшаал
ингээл явах болоо да гэж боддог да. Яг ингээ бүлгэмд хуваагдана гэдэг бол одоо бие биенийг эрлэж хуурцлах тий уран бүтээлийн чанар сайжрахад илүү нөлөөтэй юм шиг санагддаг л да. Яг манай үеийнхэн хөх мэдрэхүү яг өчнөө янз бүрийн бүлгэн манай дээд доод янз бүрээр бүлгэн байгуулад танайх бол шинэ юмнэр тий. Одоо бүлгэн мэрээ бас мэдээж уулзалт ч юм уу уран бүтээл ярьдаг ч юм уу тэр байдал хэврээ байгуулгүй дээ тий. Ямар хуу байна юм. Тий одоо харьцангуй оюутан ахуй цаг тэр дуулан үз санаагаар нэгдэжсэнийг бодвол уулзах нэг багсч тий. Одоо манай бүлэг чинь 8 лаа. 2 нь нэг нь Австрал, нэг нь Америкт, нэг нь одоо дорн говьт байна. Тэгэл бусд нь аж амьдралаа хөөгөл хүүхдтэй болох нь болоо л тий. Тэгтээ тус тустай бас уран бүтээлийн ажлуудыг хийж яваа. Дорн говьт гэж цагаан болоо. Дорн говьт нөгөө Эрдэнэ зулаа гэдэг охин ба. Эрдэнэ зулаа. Тий. Тэгэл ингээл бас нэг аж амьдралын буулга гэж нэг зүйл байна л да тий. Дан ганц нөгөө аяар ах хэлдэг шиг амьдрал заримдаа шүлгээс чухал санагддаг гэд. Оюутан ахуй цагт амьдрал гэхээс илүү шүлэг яруугаар уран зохиол нь чухал санагддаг гэсэн бол одоо бүгдээрээ гууч хүрээд зарим нь гууч гарцгаагаад айл гэр тохно болгон тохнуулаад тий ажил төрлөө хийгээд ингэ явж байна. Тэгээд яг л амьдрал заримдаа шүлгээс чухал санагдаж байгаа учраас шүлэг яруунаараа бас хослуулаад бичгээд бичихгүй тэгээд цаг хугацаа шалгаад өгөх байх л гэж боддог тоо. За сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна тий одоо мэдээж шүлэг яргунаарт дуртай хүмүүс л бичихгүй байж чадахгүй гэх тий өдөртөө 1-2 бүр сайн бичдэг хүмүүс л зөндөө хідэн 4-5 аранч бичдэг юм шиг байгаа. Зарим нь бол 2-3 өдөртөө нэгийг бичдэг юм шиг байгаа. Ингээд өгөгдлөөсөө шалтгаалаа тий. Ер нь яг ямар хуу уран бүтээл төрөвж байна. Дараагийн ном гаргахаар бэлтгэх ч юм уу тий. Тийм бүлгүүнүүд байгаа хос. Тэгээ тийм бодол, тийм ном гаргая гэсэн хүсэл бол байгаа. Гэтэ зэрэг хизээ гэж нэг хэлмэргүй. Юм нууц багтаа сайхан шүү дээ. Манайхан чинь за нэг тэгж байгаа нэг ер нь тийм 2 ном багт ч нэг ном байна энэ гэж ярьдаг. Би бол тэрэнд дургүй. Яг хийж байгаа бол чимээгүй те. Яг гаргаад тэр нэг нэмэг нэг далаацтайгаар чимээгүй гэж байгаа те. Чимээгүй гол хамгийн өргөн мөрөн чимээгүй урсдаг гэдэг нэг үг байдаг. Тэрэн шиг чимээгүй тэгээ аяс цөнгөөр нь гарах цаг хугацаа бол ер нь бол тэгтээ төгсөж байгаа гэж бодож байгаа. Ер нь бичиж төөрөх тийм их бичиж төөрөөд исэн юм бол алга байна. Одоо тийм соёлтой гэдэг юм уу? Бас их өөртөө цензуур тавьж гэдэг юм уу? Гараасаа муу юм гаргамаар байна. Бас тэр нь хариуцлагатай гэдэг энэ бичих зүйл гэдэг шүлэг аруунаарыг бичнэ гэдэг тийм тоглоомтой ч зүйл бишсэг санагддаг болоод удлаа л да. Тийм оюутаахан дэврэн хүслэр биш. Одоо бол тийм бөөр сувсан. Гэхдээ юунд ч уягдахгүй л да. Цаг хугацаа өдрийг хүлээхгүй. Цаг хугацаа орж ирсэн цагт бичнэ гэдэг ч юм уу те нөгөө бол бодол ханах цаг. Тэгэхдээ тийм нямба чамба юм гаргахыг хүсэж байна. Бичгээсээ илүү урд уншаагүй номнууд зөндөө байна да. Манай аваргуудын бас бичсэн те хүн хамгийн сайн ажил ном гэдэг үгтől эвлэрч ин гэх юм. Одоо 30 үрж ин тэгээд нэг юмнаас тийм анх гэдэг юм уу төвдөх гэдэг юм уу би шүлэгч чадах болов үгүй болов гэдэг тэр зүйлийг бол цээжин дотроос л аваа хийцэн байна. Зүгээр ямар ч үсэн чадлаараа бичнэ гэхдээ муу юм биш яг өөрийн зүрх сэтгэлээс гарсан яруу нарыг би үнэн байгаас гэж боддог. Түрүүний энэ урдлын подкаст дорсон цэнд байж хэлжсэн. Яруу нарыг бол миний хувьд гоо зүгээд те. Миний хувьд бол яруу нарыг бол мэдрэмжийн ослол болон үнэн сэтгэлийн үнэн зүрхний дуулал байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд тийм үнэн зүрх сэтгэлээсээ гарсан бадгуудыг л бичиж төөрөхийг юун төр өөрчлөл болгож байна. Тэгээд бичгээс илүү сайхан ном хаваад сайхан үзэх кино, сайхан сонсох хөгжим зөндөө байна. Тэр бүгдийг соён санаандаа авч шингээхийг л нин дөрөвний зориг болгож амьдарч байна да. Яг би ингээд яруу найрагчдын өөрчлөлтүүдийг хард. Залуу байхдаа бичижсэн шүлгийн за ингээл нэг 25-аас хоошоо бичижсэн тэгэл 30 гараал 40 хүрээл ч гэдэм үү тий. Шүлгэнүүдийн харангуут аяараа нэг ингээ илэрхийлэмжүүд нь ингээд өөрчлөгдсөн байгаа гэдэг аахгүй тий. Бүү цаашаа ингээ илүү гүн болоод байгаль ах уу ертөнд дэлхий за чи тэр хайр дурлал бүсгүй хүнийг бодох бодрлууд нь хүртэл ингээд
тий сондоо болцсон байдаг л та. Хүн болгон тэгдэг байх гэж би бас боддог. Яг тэр шиг илэрхийлэмжүүд ч юм бол нэлээд өөрчлөгдөж байгаа бох тий. Яг одоо ингээд магадгүй 7 хоногийн өмнө бичсэн шүлэг ч юм уу эсвэл бол 5 жилийн өмнө бичсэн шүлэг хоёрын хооронд ингээд бодоход бол илэрхийлэмжүүд чинь яг яаж өөрчлөгдөж байна? Тэгээ энэ асуулт бол их гой асуулт байна л да. Илэрхийлэмжүүд өөрчлөгдөн гэдэг тий. Тэрийг өөрийн зүрх сэтгэлээс гарсан учраас урд урдны шүлгүүд гэдэг ч юм уу юм төгс байдаг учраас зарим нэгэн алдаа мадгаа эргээд харангууд тий. Энэ дээр алдчих тий. Энэ нэг хоёр мөрийн хасаад ч юм уу хэлгсэн санаагаа нэг өгүүлбэрээр буулгасан бол гэдэг ч юм уу тийм нэг ажиглалт анзаарлтыг өөртөө аав нэгдэг сайхан байдаг нөгөө нэг зэр зүсмэмээр байлаа гэхэд тэр ингээ жилийн дөрөв үйлрэлттэй 7-8 мөнгө хувиргаж байгаа ч юм уу тийм нэг үйл явц байгаль дээр бас болдсон шүү дээ тий. Адууны зүс хүртэл өөрчлөгддөг шүү. Сүүлийн үед бас хүний бодол санаа цаг үеэ дагаад ч тэр юм улирлын шинжтэй ч юм уу дагаад өөрчлөгддөг ч юм болов уу гэж би боддتي. Боддtiin ч боддог болсон гэх юм уу? Аа. Тэ. Одоо бодлууд нь төрж эхэлж байна гэсэн үг тийм. Тэ бодлууд төрж эхэлж байна. Тэгээд амьдрал тэгээд их санамсаргүй зүйлсээр дөрөнжтэй өглөө яг бодож исэн бодол өдрөх буруу санагдаад үдээс хойш гэхэд тэ буцаад зөв хийснэ. Яг унтахаа алдаад үгүй юм энэ бүр мөсөн мартахаар байсан юм байна гэдэг ч юм уу тиймэрхүү бодлоод ч юм уу тэ нэг тэр бодлын давалгаа ер нь хүний энэ бодлын давалгаа гэдэг зүйл их тийм барьцгүй мөхтөл амттай зүйл. Тийм нэг амттай зүйлийг яг таг ханаад ирэхээр л буулгаж байгаагаараа л өөр жирийн энэ хороодлох хэдэр алхаж байгаа 7 тэрбум хүмүүсээс нэг хэдхэн өөр оюун санаанууд жоохон эсэргүү талдаа хүмүүс нь яруу нарагч тийм болов тий. Тэднээс ингэж харж тэгж бодож бясалгаж амьдрт юм болов. Энэ тэр бодолт энэ төр гэдэг ч юм уу надад их амттай санагддаг л та. Биднээс их амттай ертөнцид даялж, амттай зүйлд, амттай шаналдаг тийм хүмүүстэй. Яг яруу найр гэл ингэнгүүт тий. Одоо янз бүрээр л байна л да. Хэлбэр, илэрхийлэмж бүгд тий. Одоо бид нар нэг хэсэг оюутан байхад ч л та модернизм гээл тий. Галсан сүх шиг бичихгүй бол үлзий төв шиг бичихгүй бол одоо яруу найрагч биш юм шиг ингээл хоорондоо ярьдаг л байлаа. Би нэгэ тэгдэг чиний наадны хуучин одоо нэг айл үжээний тэ нэг мастер үсэг тэргээл ингээл янз бүрийн яриа гардаг тий. Тэ ингээд шүлэг бол эсвэл зарим шүлэг бол заавалч толгой холбосон байх ёстой ч гэдэг юм уу тий. Ингээл нэг тийм нэг хайрцагтай юмуд яриаддаг байхгүй юу. За яг явцын донд бол бүгд ингээд гарч эхэлдэг. Тэгэхээр чинийх бас ингээд нэг тийм хөвссөн шүлэг чинь хөвссөн зүү тогтол дэрэс нэг арай өөр санагдаад миний бодлоор сонсонгууд уншингууд тий. Заавал ингээд толгой холбохгүй тий. Зүгээр ингээд толгой холбоогүй явж байгаа мөртлөө зүгээр магадгүй шүлэг мэдэхгүй хүн бол тийггүй эн чин шүлэг муу юм уу гэж хэлж магадгүй юм шиг мөртлөө яалтчгүй яруу найраг мөн яалтчгүй хөгд өвцлүүд нь байгаад байгаа хөөх. Тэргээр арай нэг одоо начин гэдэг өөрийн тийм яруу найргийн яг начингаас л гарч болох тэр нэг мэдрэмж тэр хэлбэр хийц тэрэг олоод авцсан болов уу гэж би бас заримдаа бодоод байдаг байхгүй. Чи яг өөрөө нэг хүн өөрийгөө ол гэж тэгдэж шүү дээ. Зөвхөн яг л өөрийгөө л ол. Чиний л мэдрэмж тэндээс гарч явах хэрэгтэй гэж багш нар хүртэл хэлдэг. Яг тэрийгээ олоод авцсан байна уу? Зүгээр заримдаа би бол тэрийг бол яг мэдэхгүй байна. Гэхдээ өөрөө чинь намайг олж авсан гэж хэлж байгаад бол би бол зүгээр ноолгүй баярлж байна. Тэгээ энийг бол хүн гэхдээ зарим ихэнх яруу нарагч юу н өөрийгөө олсон үгээ мэддэггүйгээр баргажуулж өгдөг гэж би боддог. Тэгээ миний хувьд бол тэр нөгөө ийзм гэж ярьлаа да тий. Би тийм ийзмийн талаар бол зүгээр тэр томьёонуудыг нь уншиж мэднэ. Одоо модернист гэдэг юу тий. Импрессионист урсгал гэж юу, реалист гэж юу гэдэг ч юм уу тий. Гэтэ би хувьдаа бол ямар нэгэн ийзмд баригдахыг хүсдэг. Яруу найраг яг энэ шүү яг юм байх хэрэгтэй шүү гэдэг тодорхой дүрм журмыг хүнд тулахыг хүсдэг. Зөвхөн өөрийн бодол санаанд орж ирж байгаа гол нь тэр нь миний баримталтай зарчим үнэн л байх хэрэгтэй. Хүмүүс би заримдаа ингэж боддог байхгүй. Зарим шүлэг нэг амтгүй шууд ихний за нэг 16 мөртөө шүлэг байлаа гэхэд ихний дөрвөн мөрнөөс яалтчгүй манзарагддаг шүү дээ. Нэг уншмааргүй санагддаг ч юм уу. Гой шүлэг бол ихний хоёр мөрөөс шууд урсаад явчихдаг. Тэр би тэрийг тэгж ойлгодог байхгүй. Ерөөсөө үнэн зүрхнээсээ байх юм бол яруу найргийн амин судс нь үнэн байх хэрэгтэй байна.
зохиомл зүйл шүү дээ. Зохиолч яруу найрагч гэдэг зүйлийг нэг шуумд манайхан барьж авч үзээд байдаг нөгөө уншигчд гэдэг юм уу те. Манай зарим яруу найрагчд. Миний хувьд бол хоёр тустай зүйл. Роман тууж өгөл өгч байгаа хүмүүс чинь байхгүй оргуу хоосноос зохиол төрөвж штэ. Цааш нэмэг гаргаж штэ. Яруу найраг юугээрээ илүү гэвэл яг үнэн зүйлийг байгааг өөрийн нүдээр мэдрэмжтэйг ослуулж үзсэн. Одоо жишээ нь Монголын уянгийн яруу найргийн тэр Танзангийн намсрын гэдэг яруу найрагч те. Тэр 90 цав тосгонд тийм эст. Яг л харснаа цаасан дээр болгосон байхгүй. Модон дэргэний ганц ял урсан одхон сайхан гэ те. Нэрвэл тэр модон дэргэний яалуу тийм эст юм амьдрал дээр харуул харж болохоор зүйл шүү дээ. Харагддаг шүү дээ. Гол ирэг дээр те. Морины шар хамгаал хөвгөн сайхан гэж араас нь явдаг. Тэр гол нь яг амьдрал дээр харагддаг үнэн зүйл байгаа нь. Би тэр хоёр мөрнөөс тэгж боддог. Ерөөсөө л үнэн. Тийм учраас яруу найргийг маш тийм үннээр л хүч хэрэгтэй юм байна. Тэгээд жоохон фантаз оруулах гэх юм бол тэр нэг өөртөө жоохон мэдрэмж шүү дээ. Ухаан зарах хэрэггүй гэж боддог би яруу найрагт. Ухаан эд зарах юм бол бас жоохон хэцүү санагддаг. Түрүү нөгөө ишлэлд галсан сүхэл зүйд өгсгөл тэ би энэ хоёр яруу найрагч хайрт. Тэгвэл хүсүүсэйгөө өөртөө яг л нөгөө түрүүний ярьж байгаа үнэн зүйлүүдийг бичсэн байхгүй. Яг л дотор төрж байгаа мэдрэмжээ зохиол бичээгүй дэднүс аргуу хаснаас те шал хиймэл зүйл аваачиж уншигчд наагаагүй дараа үедээ наагаагүй биднээс ингээл тэр эзэмдэнд баригдаал ч юм уу дэднүсийг шүүмжлээд одоо тим чарга нарагч ийм чарга нарагч гэж хэлэх ямар ч шаардлага байхгүй гэж би боддог. Би зүгээр эзэмгэд аваад байгаа зүгээр тий. Тэр бол яг тэр нөгөө хэлбэр хийцэндээ биш. Яг л одоо чиний саний ярьдаг шиг бид нар шүлэг яруу найраг бичиж байгаа бол тэндээс Начингийн ч юм уу, Цэн Даюшийн ч юм уу өндөр байх л ёстой л байхгүй тий. Тэрийг хэрвээ гаргаж чадах юм бол өөрийгөө олж янда гэж ойлгож болох юм байна гэж зүгээр олон хүний ярианаас ч юм уу ингээд би мэдэрж лээсэн л та. Тэр утгаараа яг хоо ингээд яг одоо би хаан чөлөг уншсан ингээд тий. Яг энэ Начингийн илэрхийлэмж байна шүү гэдгийг мэдрэгдэхээр л байх хэрэгтэй юм боловч гэж заримдаа бодоод бурууч болж болох юм л да. Тийм. Энэ асуултанд төрчих юм бол би зөв гэж хариулмаар байна. Яг тэгвэл би бас тэгж л боддог байхгүй. Би бусдаа адилхан шүлэг бичиж байгаа юм. Тийм үстэй. Тийм учраас нөгөө эрэлт гаргадаг байхгүй. Би бол одоо энэ уран зохиолоо би өөрийгөө тэгж л боддог. Сайхан бадарчин да. Өөрийгөө олох гэж байна. Нэг дагш өрцсөн тий. Дотор бол тийм төсөөлөл шүү дээ цээжин дотор. Нэг хоёр хаанаас ч юм олсон. Хоёр мод толцсон. Тэгээд эц төгсгөл нь хаана очиж зогсох нь мэддэхгүй тий. Тэгэл тэр авч яваа дагшаараа өөрийнхөө хэмжээнд л ус утгаж ууж байгаа яруу наргийн булаг шанднаас. Тэгвэл тэр булаг шанднаас ууж байгаа ус маань арай өөр хөст. Яг тэгвэл хувь бодгол учраас би цор ганцхан учраас цор ганцхан яг өөр ингэсэн яруу нарыг бүтэх хэвээр. Жишээ нь нэг үг зэмдэгцвэл гэж байдг юм шиг надад санагддаг. Одоо энэ Ламжавын мигмар сур ах ба штэ. Ламжавын мигмар сур ахын шүлгүүдээр уншингоо шүлгүүдийг уншиж байхад нэлбсэн те. Нулимсыг нэлбсэн гэл. Ерөөсө тэр нэлбсэн гэдэг үгийг тэр хүн өөр юм болоод авцсан байгаа юм. Өөр одоо Монголыг өөр яруу нарагч жишээ. Шүлгэндээ нэлбсэн гэж бичих юм бол мигмар сур ахыг дөөрөөс ирвэл. Энэ шиг те өөрийн гэсэн нэг юм тэг гортгийг зурж те өөрийн дэг сургуулийг гэдэг юм уу дгийг яруу найрагт ингээ тойрог раам татах хэвээр болоод тэгж үздэг. Өөрийн гэсэн үгтэй үгсийн сантай тийм баялаг үгсийн сантай яруу найрагч байна гэдэг амар том хувь заяа авах гэж үздэг. Жишээ нь одоо манай талига чүүдэн эрдэнэтар авах шүү дээ тий. Тэр яруу найрагаас нь цэвэр тэр уранхан хөх уулсын салхи өнөртдөг. Өөр хинч чадчихгүй тэр нэг уранхан хөх уулс гэдэг шүлгэнээс нь би ингээд анзаардаг байхгүй. Мөнгөн довчиг гэрүүд хөгөнтэй орох шиг үзэгдэнэ гээл тий. Тэр мөнгөн довчиг гингүүд Монгол гэрийг жишээ нь яваа болон зөөрмөлөгч хүн шиг гэрийг эзэгнэхэн дөрлөө хунтаа зөрлүүлсэн бол эргэцүүлээд тий буцаагаад мөнгөн довчиг гэрүүд хөгөнтэй орох шиг үзэгдэнэ гэхээр тэр нэг ховдын өндөр уулс тэр алтан өндөр уулс тий ямар өндөр байгааг тэр өндөр уулсаас тэр нүдээр газрыг харж байгаа тэр хараа тэр нэг
Яваа улангийн илэрхийлсэн зүрх мэдж хон шиг гэр их тийм ээ. Мөнгөн давч шиг гэрүүд гэж харж байгаа. Энэ илэрхийлэмжүүд өөр байгаа нь яруу наргийн хамгийн гол гоё шинж чанар. Тийм учраас би хувьдад түрүүн Бадарчин гэсэн. Би бас Монгол гэрийг арай өөрөөр илэрхийлэх гэсэн гэж дотроо бас бодож л байдаг байхгүй. Тэр бодол өсөлтөлдөө үргэлжлүүлээл бадарчлаа л явж байгаа тийм нэг аян чин жинчин л юм уу да. Уу яах вэ? Тэрийг өөрөөр илэрхийлэхийн тулд яг тийм байрлалаас нь харах хэрэгтэй шиж магадгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол ингээд хотод дотор байгаад байдаг тий. Тэнгүүт нэг заримдаа би зүгээр бачимддаг байхгүй юу? Бидний илэрхийлэмж яг ингээд нэг байшингуудын дундаас гарч чадгаан байх үедээ гэж бодогдоо тий. Мэдээж яруу найраг бичгэд бол сэтгэлгээний асуудал учраас бол зүгээр нэг байшин бичээрэй гэсэн биш л дээ. Гэхдээ л ингээд нэг хэвэнд байгаад тахаар сэтгэлгээ өөрөө хумигдах юм шиг байдал ажиглагдаад байдаг байхгүй юу? Яагаад тэр Данзангийн Нямцуран одоо энэ Майнбаяр гээд хөвсгөлд нэг мундаг яруу найрагч байж лээ тийм. Яг тэр яг хөвсгөлийн тэнд өөрийн гэсэн хүн байсаа ингээд бий болгоцсон тийм. Тэгэхэд бид нар энд яг бий болгохын тулд яах вэ гэдэг асуудлаас гарч яадаг. Эсвэл хотын яруу найраг гэж бичих юм гэж бодогдох шиг. Тийм. Гэтэ энэ нөгөө байшин 4 ханд ингээд байна гэдэг тий. Би бол энэ дэр нэг хэмжгэлдэг. Жишээ нь яруу найраг уран зохиолоос гадна энэ урлагийн салбар тий. Буруугийн Улаанбаатарт гэдэг юм энэ дөрвөл чинь хайрцагтай хайрцагч болохгүй. Өсөй хөгжиг гэвэл тий. Одоо энэ сошиал хөгжсөн байна, YouTube хөгжсөн байна. Ёстой нөгөө хэл усны байвал тийм ээ. ертөнцийг хавтгаа гэдэг шиг дэлгэтэй байна. Оюун санааны аялал хийж болно ш. Нөгөө астрал аялал хаана тий. Нүдэ анаад тэр хээр талд очиж болох байхгүй. Би жишээ нь гэртээ хүссэн намаа татаад гэдэг юм. Хөдөө хээр талд давхмаар бол хэдий чадахгүй ч гэсэндээ тий. Хөдөө хээр талд очимоор байвал зүгээр намаар дамжаад очиж болно ш. Яруу найраг уншаал. Яруу нарыг тэргээр онцгой байхгүй. Юу гэхээр хүнийг тухайн бичгчийг битсэн бичвэрийг уншсан уншигч яг тухайн нөхцөл байдалд аваачиж очдөг нь. Тэргээр онцгой. Чин би өөр хөдөө сайхан морьтой галгуул давхмаар байвал те. Яг тийм филэг үтсэн яруу нарагчдаг бол мэдэж байна. Би шин лавсрангийн моломж өмсгдөг яруу нарагчийн 4 цагийн мемори гэдэг төөрөнд их дуртай байхгүй. Харин 4 цагийн мемориг татаад би өөр хангаан сантын зомрлогоор давхдаг. Тэр сантын зомрлог сантын уур амьсгал надад шууд орж ирдэг. Тэр нэг ах уу те сумын төвийн ах уу сурагч нас те тэр эзгүй суурьнд очих яруу нарыг үүгээрээ гах юм шиг. Би тэр нөгөө үлдэх гэдэг дээр тэ одоо ингээд манайд бол яг ингээд үлдэж байгаа яруу найрагч гэдэг хин бэ тий. Бол зөндөө л одоо тий. Одоо манитээс авахгүйлаад гэрчлүүлэг яруу найраг оролдож лээсэн тий. Гэтэ яг тэр утга зохиолын салбарт үлдэж гэнэ үү? Энэ ертөнцийн дээр Монголын утга зохиол яруу найргийн энэ том ертөнцийн дээр яг тэр багтах ёстой зайд нь хөлөө тавиад үлдэх гэдэг бол өөрөө асар том юм байгаад байгаа байхгүй тий. Үлдэлүүл чи үлдсэн хүмүүс яагаад үлдсэн бэ гэхээр ийм учрууд бас байдığım шиг байлээ гэл ингээл ярьсан тий. Тэр бол таам л да миний хувьд өөрийн бодсон. Яг миний бол яг ийм байдаг шүү гэж би бол хэлээгүй шүү. Энэ дээр нэг сонсогч бодрол байлаа гэсэн тий. Тэгээ бас тэр утгаараа чамд ч гэсэн бас үлдэх бодрол үлдэх юмсан гэдэг бодрол байдаг байх л гэж би зүгээр асуух гэдэг байхгүй. Яг тэндээс ургуулад энд үгүй гэж хэлчихээр зарим нэгэн сонсогч гэдэг юм уу тий. Энэ ёстой сайхан удлаа ярьж байгаа байхгүй. Ямар орлог зүтгэж байгаа хүмүүс тий. Даан за барги даан ялангуяа манай яруу нарагч нар яах гэж үздэг. 100-100 нэг сайхан шүлэг үлдээчих юмсан. Болол горыг үлдээчих юмсан гэдэг ч. Би бол энийг нөөхгүй. Сайхан шүлэг үлдээчих юмсан. За 5 гэж шуналтаад яах вэ? 3 айтаахан сайхан шүлэг тий. Энэ амьдран буй цаг хугацаанд дөрөв нэг хэлсэн. Үнэн тийм сайхан шүлэг үлдээчих юмсан. Хүн болгоны аманд нэг хүлэгдэж идэг тий. Тэгээд тэрийг ямар ч үед сэтгэл санаанд нь орж ирсэн үед ингээд нэг тайвшруулдаг ч юм уу. Сайн сайхан төтөлдөг ч юм уу. Гол нь тийм гэрэл гэгээтэй тийм сайхан 3 шүлэг үлдээчих юмсан гэж боддгоо. Энийг бол нуулгүй хэлмээр.
Сайхан баггүй мөн гэгийн гой сайхан мөрөөдөлтэй тэрийг хэлж чадах зүрхтэй тий. Хүн болгонд ийм хүсэл байгаа шүү дээ. Яруу нарыг бичиж байгаа. Энэ ч муу зүйл шүү дээ. Биднээс ямар хулгай хийж байгаа биш. Биднээс ямар худлаа хийж байгаа биш. Зөвхөн үнэн зүрх сэтгэлээ өөрийнхөө дотоод байгаа зүйлийг бусдын зүрх сэтгэлд яаж тусгах нь вэ? Бусдын зүрх сэтгэлд өөрийнхөө сэтгэлийг тайлтахад ямар ах нь вэ? Тэр нуурн тэр тий уншигчид яаж хүн шуушиг боох нь гэдгийг харах гад тэгээд амьдарч байгаа тийм л хүмүүс шүү дээ. Одоо нөгөө талига жарлааны эрдэнэчээр хэлсэн мэт шүү дээ. Би хүмүүсээс дандаа гэгээ түүж амьдардаг гэдэг шиг тий. Тийм нэг гэгээ түүж амьдардаг гэгээ ертөнцүүдийг би яруу нарч хүмүүс гэж боддгоо тэднүүсийг хүсэл зориг санаа тэр ертөнцтэй бодож байгаа хүсэл шунал нь ер нь л сайхан шүлэг үлдээх сайн гэж боддог. Тэд би хувьдаа бол баяжчихын сан айхтар том хаусанд амьдраад айхтар машин бариад тэ хинийч дагуулдаг хүүхний хөтлөө талхахын сан гэж ярьж байгаа нарч сонсоо. Ганцхан гайхамшигтай мөрийг тий олохын тулд тийм голдоо ортол цангаж яваа яруу нарчдаг би бас мэрсээр харж исэн. Тэрэн шиг би хувьдаа бас нэг сайхан шүлгүүд биччихэн сан. Яаж хийж яагаад нэг үлдэх тийм сайхан шүлэг дөрвчэн сан гэж үздэг. За энэний өмнөх подкастаас ахгуулаад би уулз яруу наригчдаараа бас шинэ шүлэг яруу наригаас нь сонирхож байгаа. Яг мэдээж уншигчд бол шинэ уран бүтээл сонсох их дуртай байдаг тий. Тэгэхээр одоо манай подкастыг сонсож байгаа сонсогчдод зориулаад өөрийнхөө хамгийн сүүлд бичсэн ч юм уу шинэ хүмүүс сонсоогүй шүлэгнээсээ нэг хоёрыг ч юм уу уншиж сонирхуулаач. За тий. Нэг нэргүй шүлэг уншия та. Намрын ууланд гөрөөс султахыг харж зогсохдоо эмэг минь хэвтэх гудсны минь уранхайг бүхэлд суусныг дурсан юм. Эмэгтэй хүн сэтгэлтэйгээ тэмцэлдэж суухдаа нарийн жим даган бидэрсээр оргилд мцаж ихээ өндрөөс бүгдийг харуулах гэж хичээдэг болов. Ихээ өндөрт цутсан хөл амарч амьсгаа тавирдаг шиг илчилгүй уудам тал нутаг нүдний өмнө цэлийн харагддаг шиг эви тэдний сэтгэл талаас ч удамдаа цагаа тулахад гівч сэтгэлтэйгээ тэмцэлцээр бодолтой мацхан өрөвдгөн. За засвараа нийт хашил биш. Чи мэдрэмжтэй бол яг одоо тагтан дээрээ гараач. Алгаад илгээч. 100 жилийн дараа чи байх уу? Би байх уу? Энэ бороо байж л байна да. Гэхдээ ахаад хизээж давтагдах үгүй. Энэ туслуудыг чи мэдрээч. Шилээ ав. Орчуулга цааш тав. Зүгээр л тагтан дээрээ гар. Алгаад илэг. Нүдэн. Уруулыг чинь үнсэх бурхны нөлмөс ямар амттай байсныг надад засархоор ярьж өгөөрэй. Зас хайлна. Ахаад орно. Гэвч чи бидэн